За. Ер нь энэ Монгол цэргийн логистик хангамжийн тогтолцооны талаар хэр их судлагдсан байдаг? Ямар судлаачдын тал дээр судалгаа хийсэн байдаг гэдгээс яриагаа эхлэе. Яг нь ер нь гадаадын судлаач нар дотор бол за Тимоти Мэй, за Джонсон, Питер Жаксон гэд өөрчин нэлээд гайгүй Джон Мейсон Смит Junior энтэр гэсэн улсууд энэ талаар судалгаа хийсэн байдаг. Зөв мэдээж хэрэг одоо яг одоо манай цэрэг 40 ширхэг одоо хонь авч яваад 40 ширхэг үхэр авч яваад гэсэн баримт байхгүй учраас энэ улсууд бол одоо өөрснөө багцаалдаж судалгаанууд хийсэн юм учраас маргаантай сэдвүүд бол зөндөө гардаг. Одоо жишээл зэвсэг гэвэл бас эн чинь номны олдвор байна тий. Сэлмэн байна. Гэтэл логистик хангамжийн сүлжээ гэдэг бол бас одоо тодорхой хэмжээнд тааварлаж хийсэн судалгаанууд л гэж би хэлнэ л дээ. Одоо тэр судлаачдын судалгааны онцлогоо за тэгээд та тэр логистик хангамжийн тогтолцооны задаргаануудаас яриагаа үргэлжлүүлээ. Тий, хоёулаа ямар нөгөө төрүүчийн дугаар дээр нэг товч хүнсэн шүү дээ. Нахав хүний байлдааны тухай ярьж байгаад очгон ноёны өдөрцөн хөтөд цэрэг гэж одоо нуус товчон дээр гардаг. Тэгээ тэр хөтөд цэрэг гэдэг бол одоо яг тэр ардлын логистик хангамжийн тогтолцоог илэрхийлж байгаа хүмүүс байгаа юм. Хөтөд гэдэг дотор чинь нөгөө мал хүнрийг хариулж яадаг 13-аас 15 насны банд нар тий залуухан хүүхдүүд хоёрдугаарт одоо тэгээд тэр нөгөө цэргийнхээ зэвсэг хэрэгсэл сум одоо сэлмийн засч янзлж яадаг төмөрчин зэвчин одоо мужаан дархан улсууд нь за тэгээд цэргүүдээ одоо шархыг нэмчилж явж яадаг оточ эмч нарч гэдэг юм уу энэ улсуудаас голцоо хөтөд цэрэг бүрддэг байсан гэж хоёлаа төрөвчин дугаар дээр ярьсан. Тэгэхээр зэрэг энэ хөтөд цэргийн бүтэц тогтолцоог бас энэ дээр нэг хөндөж хэлэх нь зүйтэй юм шиг байна. Яг гэвэл хөтөд цэрэг гэдэгт одоо энэ хүмүүсээс гадна их цэргийг дагаж явж байгаа мал одоо хүнсний мал адуун сүрг тэр бүхэн ордог. Жишээлбэл одоо дунджаар нэг цэрэг 3-аас 5 морьтой байсан гэдэг ийм судалгаа бол гадаад эрдэмтэд хийсэн байна. Тэгэхээр зэрэг байлдаанд хэрэгжилж байгаа морь бол зэвний морь гэдэг. Одоо яг цэвэр байлдаанд хэрэгэлдэг. Одоо юу гэх юм илүү сайн тийжэлтэй бие фильтрний илүү сайн морь байлаа гэж бодоход нөгөө унлаг хөсөгний морь одоо юм хүм ачаад ингээд хөтлөө явж яадаг тий. За тэгээд тэрний сэлгээний морь гэх мэтэр. Тэгээд нэг сонирхолтой нь бол гүү их авч явдаг байсан байгаа. Цэргийн моринд айрг уухгүй ч юу? Тийм тэр чинь унлагнаасаа гадна тэр чинь юу вэ штэ. Хүнсний хангамжийн нэг их сурвалж болж гин гэсэн үг штэ. Яг нь ер нь бол Джон Мейсон Смитийн хийсэн тооцоогоор бол за нэг цэрэгт дунджаар нэг 5 морь за нэг хонь байхад бол за хоолны орцын өдрийн 200 г махаар тооцож үзсэн байлээ л дээ. Тэгээд ингээд бол нэг 120 хоногийн махан хоолны хангамж бол эндээс гарчиж байгаа юм байна гэж. Тэгээд хайр хангамж 4 сарын хангамж гэж. Тэгээд тэр чинь бас юу яцсан байгаа. Шомын хүн чинь 280 хоногийн айргийн хангамж гэж тооцсон байлээ. Тэр жоохон эргэлзээтэй байх тий. Яг тэгвэл айрг гардаг сар гартгүй сар бас нэг юм байна. Хоёрдугаарт бас тэр чинь айрг гэдэг чинь бас газар болгонч гараад идэг гэдэг биш. Газрын өндөр нам байгалийн тогтолцооноос хамаарны гадаадын хүн учраас гүйл байвал сүү гарна л гэж бодсон байх л та. Би бол тэрэнд нь бол эргэлзэж байгаа. Гэхдээ ингээд энийг чинь дагаж байгаа сүрг мал явж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд одоо тэр үеийн их сурвалжуудыг унших юм бол Монгол цэрэг ингээд аян цахилгаан шиг л түргэн энэ тэнд ингээд байлдал яваад тэгэхээр одоо тэр хонь сүрэг нь араас нь яаж гүйцэх юм гэдэг асуудал гарч байгаа. Тэгээд тэрийг ингээд аваад үзэхээр зэрэг нөхдүүд юу байсан бэ? Одоо хамгийн холын аян буюу Батхан Сүбэдэ Баатар 2 одоо Монголын нутгаас одоо Европ хүртэл илсэн 7-8 мянган км-ийн аянг тооцоод
Тэгээ тэр нөгөө явсан өдрүүдээр нь тооцоход бол дунджаар өдөртний 27 км их зэрэг урагшилсан байна гэж байна. Тэгэхээр өдөрт 27 км гэдэг бол хонь зүрэг бол дагаа явчих болно гэсэн үг байхгүй. Тэгээ энийг хоёулаа яг Kings and Generals гэдэг нэг цэргийн түүхийн тухай нэг сувг байдгийг. Тэгээ тэр сувг дээр Монголын энэ цуваа яаж явдаг байсныг тухайд үрсэлснийг хоёулаа энэ дэлгэцэн дээрээ гаргаж харуулъя. За одоо ингээд эндээс ингээ харахад бол энэ сувг дээр эдрийн тооцож байгаагаар за одоо хонь бол өдөртний 5-10 км хонь сүрэг урагшлана гэж ингэж тооцож байгаа. Тэгэхээр зэрэг аяны цуваа яаж явдаг вэ гэхээр одоо энэ хөтөд цэрэг хонь зүрэгтэйгээ хамт ингээ явж штэ тий. Тэгээ энэний хажууд их цэргийн үндсэн цуваа тойроод явж байна. Энд одоо хааны их гэр байгаа бол одоо энд урт талд нь явж байгаа айлгинч гэх юм уу айлгинч ангууд урт талд нь ингэж явдаг, тарж явдаг. Тэгээ эдгээр чинь ингээд давшаад, буцаад тий ингэж түргэн яваад байгаа болохоос ш үндсэн цуваа бол тэр өдрийн нэг 20 км-ийн тогтмол хэмнэлээр л явж байгаа. Тогтмол хэмнэлээр л явж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг цуваа бол ингэж бүрддэг байсныг энд харуулж байгаа. Одоо жишээлбэл одоо нэг 10-т байна тий. Монгол цэргийн 10-т борцтойгоо, харуултайгаа, ээзгийтэйг. Ингээд нөгөө төрүүлээд хөнгөн яваад байгаа морин цэрэг чинь ойр зуурын хангамжтайгаа ямар ч байсан борц харуул ээзгийтэй олсооч нэг за нэг 7 хоног төлөвлөд ямар ч нэг асуудалгүйгээр яваад ийн гэсэн үг шүү дээ тий. За тэгээ мориноос нөгөө сүүгээ аваад аргаа хийгээд ингээ уугаа яваад иж болно гэж үзэж байгаа. Нилээн олон хоногийн урт хугацааны одоо аян явах болвол тэгвэл нөгөөдөл чинь ардлын цуваанаасаа хангамжаа авдаг. Ийм нөхцөлтэй байсан юмаа гэж ингэж энэ сувг дээр бол логистикийн тэгж тайлбарлсан байлээ л дээ. Мөн хажуугаар нь ан ав хийж хүнс олныхаа хангамжийг нэмэгдүүлнэ. Монгол цэрэг гэдэг ан ав хийн гэдэг бол нэг талаас хүнсний хангамжаа нэмэгдүүлж нөгөө талаас цэргийн одоо байлдааны бэлэн байдлаа хангаж байгаа хэлбэр гэсэн үг юм л да. Оросуудын зарим их сурвалж дээр болон одоо бидний өөрсдийн орчин үеийн хэрэгцээг харахаар адууга түрүүн дээр зураг дээрээс гарч байна. Адуугаас нэтлээд махан хэрэгцээ хийчихэд байсан үгүй юу? Мэдээж тэгэн штэ. Одоо аян дэнд явж байхад адуу гэмтэн бэртэн те одоо янз бүрийн болно штэ. Тэгэхээр тэр чинь сайхан төгөөрөл хүнсэндээ эргэлж чинь. Монголчууд адууны мах иддэг байсан юм шүү. Уу одоо өлсөд ирвэл юуны ч мах идэх л да мэдээж хэрэг. Ер нь бол яг тэр дунджаар 5 мөр гэдэг нь шүү дээ тий. Тэрийг одоо нэг нь өөрөө унаад хоёр нь бэлчээрлээд хоёр нь бол унлаг ачаандаа яваад тэг ингээд сэлгдэг байсан гэж. Энэ бол одоо Джон Мейсон Смитийн хийсэн судалгаагаар тэгж дүгнсэн байдаг. Бас логистикс одоо дайралтын нөхцөл дээр олон замын цэрэг гэдэг нэг ойлголт байгаа шиг байна. Тэр нь ямар утгатай? Олон замаар хуваагдана. Тэр чинь нэгдүгürt нэг урдталт нь явж байгаа айлгын чичээв тэр төрүүчийн дугаар дээр нэг юм дэвүүр хэлбэртэйгээр ингэж их цэргийн урдтал тарж явдаг байсан гэж ярьж ирсэн шүү дээ тий. Тэр айлгын ч ангид нар чинь тэгэж олон зам болж яадаг. Мэдээж хэрэг одоо юу гэдгийг хорезмын аян дайнд мордох үед гэдэг юм уу. Хэрвээ одоо үнэхээр 100,000 цэрэг явсан бай гэж бодъё тий. 10 түмэн цэрэг мордлоо. 10 түмэн цэрэг явна гэдэг бол тэд нар чинь нэг замаар явах ямар ч боломж байхгүй. Тэр их олон малын бэлчээрийг яах, өвс хонрыг яах. Гэтэл хорезмын дайныг хоёлаа тэр дугаарууд дээр ярихдаа Чингис хаан үндсэн цэргээ аваад зүрч 3 түмэн цэрэгтэй Ферганы хөндөөгөр тий зэв 2 түмэн цэрэгтэй Тяншааны нурууг даваад гэд ингээд 3 4 хуваагдчих. Өгөөдөө цагаатай 2 бас 2 түмэн цэрэгтэй ч гэдэг юм уу. Ингэж орж ирсэн ийм юм. Тэгэхээр зэрэг нэг зам дээр бол ихээр бодоход нэг 2-3 түмэн цэрэг л явж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр 2-3 түмэн цэрэг чинь нэг цуугаар явахгүй. Дахиад 2-3 цуваа болж ер нь ихэнхдээ Монгол цэргийн цуваа бол 3 хуваагддаг байсан тухай мэдээ байгаа юм л да. Баруун зүүн гаргоол гэдэг. Тэгээд
тэр цуванууд чинь ингээ 3 тусдаа явдаг. Цуваа болгоны урталт нөгөөдөл чи айлгинж болоод ингээ тараад явдаг. Тэгэхээр зэрэг нөгөө эсрэг талаас хамгаалж байгаа талын цэргүүд бол шорон түмэн Монгол орж ирлээ гэдэг ойлголт тэндээс бий болж байгаа юм. Яг тэгвэл нөгөө төмд чинь 1000-т болоод 1000-т чинь 100-т болоод тэгэл ингээд нөгөө 100-тууд чинь чи одоо юу гэдгийг тараад ингээд уртлаар чинь эн тэнд ингээ яваад эхлэнтэй. Тэр бол нэг талаас дайсны цэрэг тулвал эхлээд альгинчтай тулаад артлын их цэрэг мэдээ авч байлдааны бэлэн байдалд орох хэрэгтэй байдаг. Нөгөө талаас наадах чинь өргөн фронтоор ингэж тарж цуваа явж байгаа нь нөгөө дайрж орж байгаа улс орныхоо ард иргэдийг бүгдээр ингэ айлгаж хот руу дөрвүүлдэг. Тэгээ хот өөрөө хангамжаасаа эхлээд хүндрэлтэй байдалд орно тийм үү. Хоёрдугаар тэр хүмүүс чинь айдас чирж явчихна. Амар олон зэрэг ирлээ. Шорон төмөрөө явж байгаа юм. Гуравдугаарт тэр зүхтагаад явсан хүмүүсийн чинь гэр оронд байгаа хүнсний хангамжийг чинь тэр тарж яваа цэргүүд чинь бас булааж авах байхгүй яа. Тэгвэл тэр хангамжийн бас нэлээд тодорхой хэсэг бол нөгөө эзлэгдсэн нутгаас одоо юу гэх юм булааж авч байгаа. Хүнсний хангамж хангаж байгаа. Тэгэн штэ. Тий. Энэ дээр бол энэ юуны Forbes сэтгүүлийн 2016 оны дугаарт нэг Америкийн судлаач Кевин Омара гэж хүн Чингис хааны хангамжийн стратегийн сургамж гэдэг үг хэлсэн байна. Тэгээ тэрэн дээр бол юу гэж яах гэхээр бусдын боломжийг ашиглах хамгийн нэгдүгээр зарчим. Бусдын боломжийг ашиглах гэдэг нь дайрж ороод тэгэд тэр улсуудыг чинь тэнд байгаа хүнс хоолыг өөрийнхөө хангамжинд ашигладаг. Дайнад хийж яах гэдэг чинь тэр ойлголт байхгүй. Одоо жишээлбэл Оросд өвөл дайрч орсон цорын ганц үндэстэн монголчууд. Бусд үндэстнүүд дандаа л 100 орж байгаа шүү дээ. Гитлер 41 оны 6 сарын 22-нд те. Наполеон бол 1812 оны 6 сарын 24-нд дандаа 100 орж байгаа байхгүй. Гэтэл Батхан Сүбэдэ Баатар хоёр бол 1237 оны 11 сарын сүүлээр тэрэнд хэд хэдэн шалтгаан байгаа. За яг хоёлаа нэг дугаар дээр ирсэн Монгол цэрэг бол голоор ууршилдаг байсан юм аа. Гол үлдгийг үлээгээд мөрөн гатална гэдэг хэцүү шүү дээ тий. Нэг зорилго тэр байсан. Хоёрдугаарт биш тий. Өвөл болоод ирэхэд нөгөө Оросууд чинь намрынхаа ургацыг хураагаад бүх айлууд өөрийнхөө өвсний хангамжтай, хүнсний хангамжтай байшиндаа шигдээ суучж байгаа тасганд. Тэгэхээр тэрлөөч орж ирж байгаа цэрэг чинь нөгөө тариачт нь цутаагаад алга болно. Тэгэхээр зэрэг ард нь үлдсэн хүнс хоолны хангамж, өвсний хангамж авч ашиглаж ийн л гэсэн үг байхгүй. Гэх мэтийн мэдээж хоёр дахь том их сурвалж бол замдаа ан авах юм. Тэгж хүнсний хангамжаа нэмэгдүүлнэ, хоёрдугаар цэргийн сургуулаа хийгээд явна. Тэр ан авах юм гэдэг чтэй. Гуравдугаарт өөрсдийнх нь авч гарсан одоо хүнсний хангамжийн цуваа. Жишээлхэд одоо зарим их сурвалжийг уншихад бол монголчууд тэр үед хуураас үе гэдэг байсан баг. Мэддэг тэрийг яаж их. Тэгээ тэрийг ингээд судалсан улсууд бол юу гэж бодож чинь гэхэлэр сүүн дотор будаа буцалгаад тэгээ хатаачдаг. Тэгээ будаага авчихдаг. Тэгээ дараа нь сүйдээ цай чанах болохоор нөгөө будаанаас хийхээр тэгээ сүйдээ цай авчихдаг гэж. Сүйтэй будаа шүү. Тэгээ сүйтэй будаа. Гэхдээ бид нар ч одоо сайхан будаатай хийцтэй цай чандаг шүү дээ. Тэгээ сайхан будаатай хийцтэй цай. Жишээ нь нөгөө бороо орж явахт үе дайны нэг завсар үед иддэг юм шүү. Тэгээд одоо юм уламжлагтай. Гэх мэтийн тийм хангамжийн сонин тогтолцоонууд байгаад байгаа. Тэгээд тэнд байгаа 13-аас 15 насны хүүхдүүд гэдэг шүү дээ. Эдгээр чинь нэгдүгээр туслах ажилчид те малхунаар хариулж байна. Хоёулаа дөрөвчийн дугаар дээр эдгээр ч бас дайны үед бол хэрэг болдог байсан. Дайсан дайраад ирэхээр өөдөөс нь үхүр сүрэг туухмэтэр хорлолт хийдэг те нэг талаас. Хоёр нөгөө талаас бол дайн чинь аян дайн чинь бол 2-оос 3 жил явна шүү дээ. Тэгэхээр чи 15 настай хүүхэд энэ дайнд хөтөд цэргийн бүрэлдэхүүнд орж мордоод яг байлдааны театрт очихдоо 18 настай цэргийн нэмэлт хүчин болоод орох боломжтой болоод очин ч гэдэг юм. Ийм сонирхолтой бас үрдэнгүүд байна л да. Гэхдээ одоо хоёулаа яг энийг ярьж байгаа нь бол эзэнт гүрний ихэнх үеийн Монголын цэргийн тухай ярьж байна. Дараа нь эзэнт бүрэн тогтношоод ирээд ирэхээр зэрэг энэ дээр чинь нөгөө эзлэгдсэн улс орны цэргүүд нэмж орж ирнэ. Хойд хятадын
инженерүүд нөгөө хэрэм эвддэг, багаж тоногдох хөрөмжиж нь угсардаг, барьдаг тий. Тэгэхээр нөгөө хөсөг маань улмал хүндрээд байгаа биз. Хоёрдугаарт тэр улсууд бол нөгөө нүүдэлчин монголчууд шиг явж байгаа тарв гаргаж унгаад өрснө ичдэг хүмүүс биш тий. Тэгэхээр тэр улсууд хүмүүсний хангамжийн асуудлууд тэр үед дагаж гарч ирж байгаа. За тэгэл хятад цэргүүд, уугар цэргүүд. За уугрууч нэг шалтайч хүч болоогүй. Гэхдээ бас оролцож исэн баримтны хоризмын дайнд бол одоо уугрын идэвхүүдийн 300 морь цэрэг оролцов гэж бичсэн. Тийм бас баримт байдаг. Гэдэг ч юм уу, хар хятангууд гэдэг юм уу. Тэд нар бол Монгол цэргийг бодвол ингээд өөрөө өөрийнхөө үндэсний хангамжийг хариуцаад явж чадахгүй учраас тэр хөтөд цуван дотор гол одоо үндэсний хангамжийг авч явж исэн ийм баримтууд билдэ. За тэгээд бүр Юан гүрэн байгуулагдаад өмнөд хятадд дайн гэдэг эхлэхэд нөгөө цэргийн ихэнх нь хятад цэрэг болсон. Хятад цэрэг бол ер нь бүр дээр үеэс хан улсын үеэс эхлээд хятадын байлдааны айрам гэдэг дотор ер нь баг тал нь хангамжийн нөхдүүд явж байгаа шүү дээ. Хоол хүнсийн хийн живсгийн янзлан гэдэг. Тийм. Тэгэхээр зэрэг нөгөө Монголын айрам маань айжмар Монгол хятадын айрам болж хувирч эхэлсэн. Тэрний хангамж логистик гэдэг бол ерөнхийдөө хятадын одоо хуучин логистикийн систем угаасаа явган хятад зэрэг явж байгаа учраас тэрийг давсан логистикийн их том нүсэр тогтолцоонууд ингэж орж ирсэн юм харагддаг л да. Түрүүний таны ярьсан олон замын цэрэг олон чиг үүргээр олон шалтгаанаар хуваагддаг гэдэгтэй холбоотой нэг асуулт байна. Төрийн гарал үүслийн онолууд дээр нэг байлдын эзэлтийн онол гэдэг. Байлдан дагуултын гэж. Тэр ялангуяа Монголын төр үүсэх шалтгаан бол энэ шалтгаан бол бусад улс орны эдийн засгийн баялагийг өөрийн болгож байгаа. Тэр зорилгоор дайн байлтай их зорилгоор төр нь үүссэн гэдэг ийм онол байдаг. Зарим судлаач дэмждэг. Энийг та ер нь хэр үнэлдэг гэж тооцдог. Энэ онолыг яг төрийн зохион байгуулалтын түүх судалсан тусгай түүхчд бол бий. Тэднийг юу гэж үздэг юм байгаа. Би бол нэг нарийн хайхтар тэр талаас нь уншиж байгаагүй. Зөвхөн миний уншиж исэн ном материалаас ингээ харахад бол Монголын төрийн дайныхаа явцад бий болж байгаа юм харагдаж байгаа. 1206 онд Чингис хаан одоо яг нийт Монголын хаан болж зарлагдаад одоо ноос товчоод иргэдэлэргүй бич байгаа шүү дээ. Тэрийг одоо адуучнаар томиллоо, тэрийг буурчнаар томиллоо, тэрийг хончноор томиллоо ч гэдэг юм уу те. Тэр бол ингээд харахад бол төрийн анхны тогтолцоо үүсч бий болж байгаа юм харагдаад байгаа байхгүй. Буурч гэдэг чинь одоо хоол хүнсээ хариуцсан институцууд бий болж байна. Хүнсний сайд гарч ирж штэ тий. Одоо тэгээд тэр дэгийг хончин болголоо гэдэг. Тэр чинь хөдөө аж ахуйн сайд нэг нөхөр яваад ийн гэдэг ч юм уу. Тэгээд хэнийг ч үлээ адуучин болголоо гэдэг. Тэр чинь тэр хүн адуу маллна гэсэн үг биш штэ. Тэр бүх адуучдыг хариуцдаг хүн гарч ирж ийн гэдэг юм уу. Тэгээд Чингис хааныг тойруулаад Чербинээр томлоод Черби гэдэг нь одоо яг төрийн сайд нар маягийн хүмүүс. Тэгээд тэд нар чинь ингээд чиглэлээ хариуцаад явж исэн бол эзэнт гүрэн бий болоод ирэхээр зэрэг нөгөө суурин иргэншил их Монгол улсын бүрэлдэхүүнд ингээд суурин улсууд багтаад ороод ирэхээр зэрэг хүссэн үсээгөө баруун гарын чинсэн, зүүн гарын чинсэн тэгээд тэр чинсэнгүүд голцуугаад гадаад хүмүүс байдаг байхгүй. Одоо уугрын чингаа чинсэн тий альсгүй ялууч кетаны ялууч уцаач гэдэг юм уу. Тэгээд тэд нар чинь бол одоо энэ эзлэгдсэн улс орнууд, суурин улс орнуудыг яаж захирах уу гэдгийг мэддэг. Тэгээд Хятад бол тэр хятадын хуучин тогтолцоог нь ашиглаад Дундад Азад бол тэдний тогтолцоог нь ашиглаад явсан. Ийм зүйл бас харагддаг л да. Төрийн тогтношиж бий болж байгаа хэд хэдэн үе шаттай болов уу гэж надад харагдаад байна. Дээр нь байлд эзэлсэн улс орнуудын хувьд нөгөө төрийн тогтолцооны хувь байдаг дэвшилтэд гэдэг юм эсвэл нөгөө инновац хийдэг гэсэн юм шиг нөгөө татварын системийг Оросд авчиж. Тий яг нөгөө эзлэгдсэн улс орнуудын хооронд бас тэр чинь нөгөө юу одоо төрийн томоохон албан тушаалтнуудын сэлгэн томилж исэн тухай хоёулаа Монголын төрийг хэн захирч исэн бэ гэдэг дугаар дээр нэлээд ихэнх шах үед ярьсан. Тэгээд ирэхээр зэрэг одоо Илүүч цаг Бухарын захирагчаар тавьчихаар Илүүч чинь Хятадын тогтолцоог мэддэг учраас Хятадын татварын тогтолцоог Бухарт нэвтрүүлнэ гэдэг юм уу. Оросын татварын тогтолцоон дээр бол яхаар авахгүй Батханыг дагаж явсан Махмуд Ялвачийн хүн Масуд бэг түүний одоо
дагалдаж явсан хүмүүс. Тэгээд тэр Оросууд бол уугур бичээч нарын тухайг тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгээд Масуд Бекийг дагалдаад уугурууд очиж байгаа байхгүй. Тэгээд Оросуудын чинь хүн амын тоолж хагаад тэгээд Оросоос авж байгаа татварыг яаж тооцож байгааг нь харах юм бол Дундад Азийн харааж татварын систем гэж одоо өрхөөс авдаг татварын тогтолцоог Оросод авчиж нийлүүлж байгаа хоёулаа. Кулаком тулдааны тухай дугаар дээр энэ тухай ярьж ирсэн шүү дээ. Анжиснаас авдаг байсан юм а гэдэг. Өөрөлдвөл нэг анжис баялаг бүтээж штэ. Тэгэхээр тэр баялагаас нь хувь болгож авж байгаа болохоос биш толгой болгоноос аваад байгаа биш. Ийм тогтолцоо явж байгаа байхгүй. Төрөний ярьсан дээр тэр дундаж хурд замын зэргүүдийн 30 км гэж тооцоорч одоо шинэ Москвад 6000 км тэгээд цаашаа 8000 гээд явахар чинь бүтэн жил явах тийм маршрут. Эсвэл энэс өөр бас зохион байгуулалтын хурдууд байсан гэсэн үг. Яг Орос Дорнож Европын компани буюу Хевчагийн дайны тухай ярих юм бол дайн хийх шийдвэр 1235 онд хар хоринд улсын их хурлдаа дээр гаргасан. Цэрэг хөдөлсөн нь бол 1236 онд хөдөлсөн байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь 36 онд одоо ингээл эхлээл нөгөө ижил мөрний болгаруудыг эзлэн, башкируудыг номготгоно, Мордваг номготгоно гэдэг ингэж явсаргаад 1237 оны өвөл Орос руу орж байгаа юм. Тэгээд эхний кампанид ажиллаа хойд Оросыг номготгочоод буцаад ижил мөрнөлөө ирж байжгаад тэгээ буцаад 1240 онд өмнөд Орос руу ороод тэгээ дараа нь 41 онд Европ руу орж байгаа шүү дээ. Тэгээ тэр бүх хөдөлгөөнүүдийн тооцож байгаад өдрийн дунд чинь 27 км гэж гаргасан л байгаа юм л да. Тэрнээс биш одоо юу гэдэг алгин цэргийн ангиуд бол өдөрт ямар ч асуудалгүй 100 км ч юм уу давшин шүү дээ. Морд цэрэг юм чи. Тэгэхдээ нийтдээ ингээд нөгөө арталт нь явж байгаа хөтөд сууганы дундаж хурдыг тэгээд тооцсон байна гэсэн үг л дээ. Тэгээ энэ дэр тэр би нөгөө нэг Forbes сэтгүүл дээр гарсан хангамжийн Чингис хааны хангамжийн сургамж гэдэг өгүүллийн тухай төрөө дурдлаа шүү дээ. Тэн дээр нэг ийм хэд хэдэн зарчим хэлсэн байна. Бусдын боломжийг ашигладаг байсан. Тэгээд тэр энэ бичсэн хүн бол бизнесмен хүн бохгүй. Тэгээд хангамжийн тогтолцоо дээр бусдын боломжийг ашигладаг нь одоо ингээд юу хүний бизнесийг дээрэмдэх тухай асуудал биш л дээ. Боломжийг ашигладаг гэдэг нь хүний логистикийн тогтолцоо ашиглаа гэсэн санаа хэлж байгаа. За хоёрдугаар холбоо харилцаа гэдэг юм хэлж байгаа. Яг гэвэл энэ хангамжийн логистик тогтолцоо явж байхад энэ олон тарцсан зэргүүч бүгд хоорондоо холбоотой яваад байгаа. Тэгэхээр зэрэг энэ төв хөтөд хэсэг дээр явж байгаа одоо хаан ч юм уу эсвэл тэр том цэргийн жанжин болвол хаана хэнд юу дутж जैन тий хаана одоо жишээлбэл өөрснөө аль нэг жижиг хотыг эзлээд энд одоо хангамжаа өөрснөө автсан байна. Хаан нь бол эзгүй талаар яваад байгаа учраас хангамж дутгаж जैन гэдгийг энэ төв дээр байгаа логистик төв дээр байгаа хүн чинь мэдээж шийдэд байна шүү дээ. Тэгвэл одоо тийшээ юм явуулаа гэдэг. Ингээд логистикийн сүлжээг ашиглахад одоо холбоо харилцаа чухал ач холбогдолтой юм шүү гэж тэр хүн тийм дүгнэлт хийж. Гуравдугаар технологийн дэвшилтийг эзэмшиж явах хэрэгтэй гэдэг. Яг л Монгол цэргийн тэр түүхийг мань хүн судлаад энэ бас ингээд давшиж явах явцдаа эзлэгдсэн улс орнуудаас аль хэрэгтэй технологи тэрийг аваад ингээд өөртөө шингээгээд ингээ яваад байсан байна гэж байнга суралцж байдаг. Нэг тийм зарчим. Өөрөлдвөл нөгөө явж байхдаа тэр монголчууд ч айхтар прагматик хандаал ийм ёстой хэрэгтэй гэдэг байна. Энийг ингээд авъя гэдэг тэр одоо эзлэгдсэн улс орны нөхдүүдээс яаж байгаа. За та нар одоо энэ хүнсийг яаж бэлдтий? Эсвэл энэ зэвсгийг яаж хийж яах гэдэг ингэж бас нэг өөр юм хэлсэн байна. Асуудлыг олон талаас нь харах хэрэгтэй маа гэж. Тэгээ энэ нь бол хоёулаа орчин үе рүү холбож яриад шүү дээ. Тэр үед бол монголчууд асуудлыг маш их олон талаас нь хардаг. Гэдг нь 13 дугаар зуунд бол их ховор үзэгдэл байхгүй. 13 дугаар зуунд ч зөвхөн өөрийнх нь өдөр л харна шүү дээ. Тэгэхэд монголчууд их олон үндэстнүүдтэй харьцаад сурцсан учраас үндэстний мэрэгдийг авчирч заалын энийг одоо яаж шийдэх вэ гэж бүү хэрэг гэдэг зарчим байна. Яг зарчим. Бүү хэрэг. За. Одоо жишээлбэл Европын их сурвалжуудыг унших юм бол монголчуудын тухай бичигдээ гач хувц сэргэлтэй нэг
ноорхоо идан гарууд гэсэн маягийн бичдэг байхгүй. Монголчууд бол яадаг байсан гэхээр асуудалд прагматик ханддаг. Хамгийн боломжийн, хамгийн хямд тэгээд одоо хэрэгжилж яхад боломжтой урагдж ивдрүүлнэх боломжтой хувцас яадаг. Тэр үеийн Европын морин цэрэг гэдэг чинь хоёуг дуулгаа үүрээл ингээл одоо сайхан алт мөнгө болгоод яг байлдаанд тэрний хэрэг болохгүй шүү дээ. Тэгэхэд нөгөө ширэн уягтай Монгол цэрэг чинь дутхгүй байлдаад зүгээр Европын нүдэнд бол гачин ширмээр юу ачсан хэдэн орхоо юмнууд ирлээ гэж. Орчин үеээр нэлээд минимал гэж тий. Минималист хандлага. Тэгэхдээ прагматик ач холбогдлыг харсан. Тэгээд тэр нөхөр энэ ч бас нэлээд том бизнесмен байсан шүү. Юу хийдэг ч үлээ. Их том бизнесмен байсан. Тэгээд тэр нөхөр гэж байгаа байхгүй. Одоогийн логист битгий их хэрэгтэй. Нэг гялцал гой болгох гээд байгаа биш. Яг прагматик ач холбогдлоор нь харж хандаа гэсэн энэ зарчмуудыг гаргаж юм ярьсан байдлаа л дээ. Одоо энэ зурган дээр болохоор Монгол цэргийг дүрсэлсэн, Монгол зургаараа дүрсэлсэн юу байна зурглалаа. Тэгээд бамбаа, элд бамбаа, босод зэвсгэл. Таны яриад байгаа нөгөө хоол хүнснийг ер нь зураг, кино, янз бүрийн уран бүтээл дээр дүрслэхгүй юм тий багцсан. Энэ орчин үеийн зураг баг. Зураг учраас тэрх баг. Хоол хүнс гэдэг чинь тэгээд ер нь бол дайны 50% чинь логистик хоол хүнс шүү дээ. Тийм ээ. Тэрнээс биш нэг хоол иддэггүй сар амьдэрдэг цэрэг гэж байхгүй үстэй. Тэрийг дайны 50% гэдэг нь одоо ингээд Орос Украин дайнаас харагдаж байгаа шүү дээ. Нэг сүрхий байлдаад байгаа гол нь биш. Цэргийн логистик хангамжийг сүлжээний асуудал чинь л. Хичнээн мундаг байлдаг байгаа сумчин ирэхгүй л тэгэл дуусаад шүү дээ. Тэрийг бол одоо ингээд энэ Украины арим хаймарстай боллоо 400 км хүртэл буудаж чаддаг боллоо гэл ингээл нэг мэдээнүүд яваад байгааз. Тэр чинь яаж юм ихлээд нөгөө агуулгууд чинь фронтын шугамаас улмал холдно л гэсэн үг шүү дээ. Нөгөө Путинд нүрдэхгүй тулд тэгээд тэр холдох тусам нөгөө агуулгаас чинь фронтын тэргүй игний дээр байж байгаа цэрэгт ирэх хангамж чинь хүндрэлтэй л болно шүү дээ. Олон 100 км давхдаг болно. За тэгээд тэр нь замд нь дроноор тэдний чинь агнан те ингээд ийм асуудалтай. Ер нь бол нэг их олон сүртэй байлдаан гэхээсээ логистик хангамжийн сүлжээний асуудал их чухлаа гэдгийг л энэ дан орчин үеийн данж харуулж лээ шүү дээ. Сайхан нэг бичлэг харсан. Тэр нь болохоор Украины цэргийн нэг цэргийн агсамж гэсэн одоо хичнээн чим тоноглоод байгаа юм. Нөгөө яг Америкийн Холливуудын кинонд гардаг шиг одоо маш олон зүйлүүдийг өөртөө тээж яг бие даач юм уу эсвэл тухайн нөхцөлд хэрэгтэй зүйлүүдийг л авч явж л байгаа хэл та. Тэгээ одоогийн Монгол цэрэг бол яг тэр хэмжээнд бас очиж байгаа. Зүгээр тэр дундад зууны монголчуудын хувьд бас тэр агсамж бүрдэл цэрэг зэвсгийн бүрдэл нэг морин дээрх ачаал ч юм уу тэр зүйлүүд нь энэ зураг дээр илэрхийлэгдэг өөр юм байгаа. Гэхдээ хоёул үндсэн хоёр төрлийн гаргаж харъя л да хөнгөн болоод хүнд морин цэрэг гэдэг. Тэгээ энэ яг орчин үеийн одоо юугаар одоо зургаар ингэж нөхөн сэргээж тавьсан зураг байгаа юм. Энэ одоо хүнд морин цэрэг ихэнхдээ бол хишгтэн цэрэг тэр дундаа хишгтэн цэргийн дотор байдаг баатар цэрэг. Одоогийнхоор бол хүнд таг гэдэг ойлгочих болно. Тэ. За энэ хөнгөн зэвсэгтэй байгаа энэ зэрэг. Тий, хөнгөн зэвсэгтэй зэрэг. За одоогийнхоор бол ягуун цэргийн байлдааны машин гэдэг ойлгочих болно тий. Энд ч бас морьтой байгаа шүү дээ. Тийм болохоор тэрнтэй адилхан хурдтай явна. За ингээд энэ дээр бол ерөнхийдөө энэ одоо хөнгөн юутай байлдааны хөнгөн морин цэргийн хувцас сэргэлтийг ерөнхийд нь гаргаж харуулсан байна. Энд ингээ харахад бол энэ зүгээр дээл байна тий. Дээл дотроо янз хатанг дээл гэж бас байна. Хатанг дээл гэдэг нь тодорхой хэмжээнд дотор нь мяндсан утсан гэж ширээд тэгээд хийчихсэн ийм дээл байдаг. Тийм хатанг дээл гэдэг бол яг мэдээж хэрэг их ойрын зайнаас чамруу сум харагддаг юм уу эсвэл өөдөөс чи ирж байгаа морин жаттай цэрэг хурж ирээд хатгуул мяндсан утас бол тогтоохгүй бах тий. Гэхдээ алсын зайнаас ирж байгаа сум мяндс гэдэг чинь зөөлхөн шүү дээ. Сумны зэв ингээ орохоор дээл нь дагаж ингээ хавтаадаг. За шархтлаа гэхэд хүмүүн шархтан ч гэдэг юм ба тий. Ийм тохиолдлууд байсан. Энэ Монгол гутал дотор бол ингээд одоо энэ Чингисийн музейд байгаа
дотор нь ингээд төмөр ялцсан хийгээд хуйгалжсан гутал. Ингэж хуйгалдаг байсан. Гэхдээ мэдээж хэрэг юу ш цэрэг болгон чи юм биш байсан байх л да. Энэ ялцсан гутал, ялцсан хуйгтай гутал бол голцоо хишигтэн юм уу Баатар зэрэгт байдаг гутал байсан гэх юм уу да. Тэгээд үндсэндээ хөнгөн морин цэргийн үндсэн зэвсэг бол алсын байлдааны зэвсэг нь ном сум. Ойрын байлдааны охрын зэвсэг гэдэг байсан л тэр нь бол сэлэм голцоо. Тэгээд ном сум энэ дээр бол сумны зэвнүүдийн төрлийг бас харуулсан байна. Энийг хоёулаа жоохон байж байгаа дэлгэрэнгүй яри те. За ингээхээр хөнгөн морин цэрэг бол нэг иймэрхүү. Хөнгөн морин цэрэг бол контактгүй дулдаанд ордог. Нөгөө төрүүчийн дугаарууд дээр хоёулаа ярьсан шүү дээ. Айл цэргүүд эргээл, харвал өөрөөр дайсны цэргийн зэвсэг хүрхээргүй газар альсгүй одоо ном сумтай цэрэг байлаа гэж бодоход ашигтай тусгалд очихоос нь өмнө эргэждэг. Тэгэл дараагийн игнэнд ордог ч гэдэг юм уу та. Ийм байлдаанд голцоо хэрэглэгддэг ийм байсан байгаа. Мэдээж хэрэг зүгээр энэ хүмүүсийн одоо тэр үеийн их сурвалжуудыг уншихад бол одоо юу гэдгийг зэвсгийн хангамжийн нэгдсэн сүлжээ гэж юм бол байхгүй шүү дээ. Одоо ингээд 10 цэрэг дайнд явах бол доо гэж бодоход цэрэг бүр өөрийнхөө хувцас хэрэглэлийг бэлдэж ирэх хэрэгтэй. За одоо Ата Малик Жүвэнийг бичсэн ертөнцийг байлдан дагуулагчийн түүх гэж ном байдаг шүү дээ. Тэн дээр бол бүр харавт бүр зүү, утас, олс одоо бүх юм за тэгээд зөөврийн дэмээ энэ төр өөрснөө хангах ёстой. Тэгээд тэр одоо тэрнийг дутаасан хүн байвал хадуу арга хэмжээ авдаг байсан гэж бичсэн байна. Яагаад гэвэл 10 цэргийн ард талд чинь 10 айл байгаа байхгүй. Эн чинь бид нар одоо ингээд цэргийн юм яриад энэ 10, 100, 1000 түмд гэдэг. Эдгээр чинь нөгөө талаас бас засаг сахиргааны нэгжүүд байхгүй. Тэгэхээр 10 цэргийн ард талд 10 айл байна. 10 айл нөгөө хүүгээс хэрэгт мордуулахдаа ийм зүйл дор хаяж хангасан байх ёстой шүү гэдэг энэ юу гин одоо шаардлага нь бол тэр үед байсан баг. За хүнд морин цэрэг. Хүнд морин цэрэг бол энэ морин цэрэгийг бол би багцаалтахад эзэнт гүрний төгсгөл хавьд одоо бараг Илхан тулсын үеийн шахуу ийм болж харагдаад байгаа юм. Тэгэхээр хүнд морин цэрэг гэдэг бол морь дуулах юу хуйгтай, цэрэг өөрөө хуйгтай. Хуйг бол хоёр янзлд охрын ба уртын гэж. Энэ бол уртын хуйгтай хөлөө хамгаалсан бүртэл хуйгтай. Охрын гэдэг нь цээж буюу дүүнээс дээш ингэж хуйгалсан ийм цэрэг байдаг байсан. Тэгээд зэвсэгнүүдийн ингээд яриад үзэх юм бол за ном сумыг хоёлаа дэлгэрэнгүй сүлд нь ярина ах сэлмиг дэлгэрэнгүй бас нэг жоохон яри те. Энэ бол ялцсан хуйг байна л да. Ингээд хооронд нь юу сураар ингээд холбоод яачихсан. Ер нь бол ихэнхдээ одоо энэ бол ингээд Баатар цэрэг гэж магадгүй те. Зүгээр ер нь бол ихэнхдээ бол Монгол цэргийн хуйг гэдэг бол шир. Мөхрийн давхарлсан шир. Бас хатуу давхар шир гэдэг бол баргийн юм бол нэвтлэхгүй шүү дээ. Зарим тохиолдолд дээр нь ялтасан гэж төмөр ялтас хийж ингэж одоо хамгаалдаг. Тэгээд одоо энэ дээр цэрэг бүрийн хувцсны бүрдлүүд бялуу, бамбай, за сэлэм, сүх, бугуйл тий. За тэгээ хоолны сав, дашмагнууд, богц. Тэгээд ном сум. Энэ бол одоо ингэ заавал байх хэрэгтэй. Одоо дуулга мэдээж ойлгомжтой. Энэ цэргийн заавал байх хэрэгтэй. Иж бүрдэл гэж ингэж харж болж байгаа. Монгол цэргийн хуйг дуулгын талаар энэ Оросууд нэг сонин туршилт хийж үзсэн бэл. Тэрийг энэ дээр хоёлаа гаргаж харуулдаг уу? За тийм. За одоо ингээд энэ Орос цэрэг Монгол сэлэмтэй өөрөөр тахир Монгол сэлэмтэйгээр 700 г жинтэй ийм сэлэмтэйгээр хуйгийн юу байх гэж байна. Одоо энэ ингээд нөгөө цавчих цохилт цавчих нь. За энэ нөгөө ялцсан дуулгыг цавчихад хараа. Юу ялцснууд нь жоохон ингэж хэлбэр нь тахиж хормоож байгаа болохоос биш эвдрэхгүй нэвтэлж чадахгүй тийм үү?
За одоо энэ сэлмээ сольсон байсан. Өөр сэлэм гэсэн үг үү? Үгүй энэний одоо цохилт нь одоо юу гэх цохилтынх нь юу нэвтлэх цохилт гэх юм уу юу гэх зэмлэх гэх юм. Тэр ингээд хажуугаар нь өнгөрөхдөө ингээд энэ дуулгыг бас нэвт авахгүй гоц эн чинь зөвхөн 1 мм-ийн өргөнтэй төмөр ялцсан байгаа шүү дээ. гэж туршилт хийж үзсэн юм тий. За энэ бол Орос цэргийн одоо загасны хайр шиг хийсэн дуулга гэж. Энэ бол бас дахиад арьсан ширэн давхран дээр юм төмөр ялцснууд бэхэлж ингэж ярьсан дуулга. Тэгээ энийг одоо бас нэвтлэх гээд үзэж байгаа. За энэ дахиад цавчих цохилт бас нэвтэлж чадахгүй гоц. Тэгэхээр зэрэг жишээл сэлэн бол энэ дээр ийм дуулга хуйгалсан юуг бол нэвт цохиж чадахгүй байна гэсэн үг байхгүй. Одоо энэ бол нэвтлэх цохилтоор зохих гэж үзэж байна. Нэвтэлж чадсангүй. Тэгтээ магадгүй нэг баг зэргийн гэмтэл бол энэ дээр хүн авах байх л та. Тэгтээ тэр шарах нь бол тийм аминд хүрэхээр шарах биш ээ гэсэн үг байхгүй. Ингээд ерөнхий бүрдлүүд нь нэг зэрэгт оногдох бүрдэл агсамж гэх юм уу? Тэгээ одоо эн чинь зэвсгийн төрлүүд нь нэлээд олон ангилагдах бах тий. Та бол нэг 4-5-ыг л нэрлэлээ шүү дээ. Ер нь бол юу шүү дээ. Охор зэвсэг буюу одоо ойрын байлдаанд хэрэглэдэг зэвсэг бол одоо 9 төрөл гэж эрдэмтэд бичээд байгаа. За ингээд одоо энд чинь сэлэм, хутаг, бялуу, шийдэм, ташуур гэд ингээд за бүр бугуул хүртэл орж байгаа. Энэ 9 төрөл ингээд. За уртын зэвсэг буюу одоо нумсун биш үү те. Тэр дүүгүүр гэх мэтэр за тэгээд тэр нэг чулуу харуугч энэ төр гэд нийлүүлээд тооцох юм бол нэг 5 төрлийн гэж ингэж ярьж байгаа. Хоригдлын зэвсэг буюу бамбай нэг ийм төрөл байсан гэж. Энэ бол нийтдээ нэг 10 хэдэн төрлийн зэвсэг хэрэгэлдэг байсан гэд ингэж эрдэмтдийн судалгаан дээр бол ярьдаг. Хоёулаа элднээс нэхлээд яриа да тий. Гиснээс сэлэм гэдэг бол манж үг. Өмнө нь элд юм уу? Элд гэдэг чинь илт зохих, бүлт зохих гэдэг бүгднээс гаралтай. Үгүй шүү дээ. Сэлэм гэдэг нь манж хэлэнд бол сэлэ гэдэг нь төмөр, мэ гэдэг нь юм гэсэн үг. Сэлэг гэдэг чинь тэгэхээр сэлэн мөрөн чинь манж нэр баг. Төмөртэй гол гэсэн үг. Төмөрийн орд олцсон учраас тийм юм уу? Тэрийн саяхан олсон баг тийм. Тэгэхдээ тэр голын нэрийг бол манж үгнээс гаралтай нэр байна гэж. Тэгэхээр бүр тэр үеэс 13 дугаар зууны үеэс энд төмөр байна гэж мэдчихсэн л гэсэн үг шүү дээ тий. Одоо л зарим компаниуд очиод ашигласан болохоос шүү. Энэ горилик гэж Оросын эрдэмтний хийсэн одоо Монгол цэргийн элдний төрлүүд гэж байж байгаа. Тэгээд яг хоо элдний төрөл бол хэд хэдэн янз байсан л да. Ер нь бол нэг багцаагаар Монгол цэргийн сэлэн бол нэг 60-аас 80 см өөрөөр иргэний хэсэг бариул орохгүйгээр ийм 60-аас 80 см урттай. За тэгээд яг хоёр талдаа эрттэй элд байна. Одоо иймэрхүү. Энийгээ бол даам элд гэдэг хоёр талаас хоёр талдаа хоёулаа эрттэй ингэж байлддаг гэх юм уу да. Ихэнхдээ бол нэг талдаа эрттэй хотхор элд гэж одоо энийг зарим нь матхарч гэдэг хотхор элд гэж. Энэ хотхор элд хотхор элд бол Монгол морин цэргийн нэлээд их хэрэглэгддэг элдний төрөл. Яг тэгвэл морин цэрэг бол ийм урт элд
морин дээр авч явахд хэцүү шүү дээ, тий. Тийм учраас энэ тэр нэг 60-аас ер нь ихэхтэй нэг 60 гаруй сантиметртэй л урт илд хэрэгэлдэг. Тэгээд тэрийн матгар байгаад байгаа нь матгар хэлбэртэй байгаад байгаа нөгөө далайгаа цохиход цоглолтын хүчийг одоо дагуулж тэр нь өсдөг ийм юу байсан баг. Хоёрдугаар тэрвээ анзаарах юм бол энэ элдний бариулн нэг ийм матгар хууз бас. Энэ юутай холбоотой юм гэхлээр одоо элдийг яг ингээд цавчиж нэг болно, хатгаж болно шүү дээ. Хатгахад бариулчин матгар байх юм бол элдний ир гар хоёр чинь нэг төвшөнд. Тэгээд очиод ингэж хатгахад бол хамаагүй илүү хүчтэй хатгах юм тийм үү? Бариулчин тэгшгэн байх юм бол чи хатгахын тулд гар чинь юм болно шүү дээ. Тэгэхээр чи илүү хүчтэй хатгаж чадахгүй байхгүй. Тийм учраас энэ элдний бариулууд ерөөхдөө матгар хэлбэртэй байгаа нь ийм учиртай юм. Одоо Монгол цэргийн музейд байдаг 13 дугаар зууны гэж үзсэн элд энэ байна. Энэ бол ингээд хотгор элдний төрөл эндээ ингээд чонын дүрс эндээ ингээд сийлцэн. Энэ бол одоо хууны байгаад хууны нөгөө бодвол өөр арьс марсын эдлэр хийдэг байж байгаа доо устдад алга болцсон болоо тэгээд гадна талаас ийм юутай ийм янз янзын төрөлтэй сум байсан баг. Тэгээд тэрвээ том амтан агнах сумнууд нь бүр өөр. Одоо чи харвах сум, бодонгохоо харвах сум хоёр чинь мэдээж өөр л үйж таарна л да тий. Тийм юу байсан. Тэр морч хар барсны сумж гэдэг юм уу. Тийм төрлүүд бас байсан юм билээ. Энд чинь надад сумны зэвнүүд те. Зэвнүүд. Жадны үзүр гэхэр чинь дахиад олон төрөл болох юм. Жадны үзүр бас олон төрөл болно. Тий. Тэгэхдээ одоо ингээд одоо түүхэн кинонууд дээр манай Монгол цэргийн жад гэж нэг тийм тодорхой юм харуулдаг. Жад бол 2-3 янз штэ. Морин жад гэж одоо морь цэрэг барьж авдаг урт жад. Энэ бол нөгөө хүнд уйгалсан морин цэрэг дайсны игнэрүү цохил өгөхөд хэрэгжилж байгаа тийм урт морин жад. Тэрнээс гадна охор жад гэж байна. Тэр бол шидэж хэрэгэлдэг жад гэдэг ч юм уу. Ийм бас төрлүүд жад бол бас тийм олон төрөл байсан л да. За одоо ингээд сүх бялуу гэд ярих юм бол сүхний төрлүүд энэ одоо тэрл эрдэнтний би одоо тэрний судалгааг ашиглаад ийм олон төрлийн сүх байсан юм гэдэг. Байлдааны сүх бол энэ зарим нь одоо жишээлбэл ард талдаа бялуу уулгаж хэрглэж болохоор алах шиг юм төгсгөлтэй тий. Энэ талдаа сүхч гэдэг юм. Ийм байх жишээтэй. Бялуу гэдэг нэр нь одоо шин бялуу гэдэг нь тоорт шүү. За баярлалаа. Би ч одоо бялуул юм болоо гэж тэр өс дайнд бас хэрэг яаж нүүрийг авчиж бялуун дурддаг байсан юм байна гэж бодоод байлаа. За бялуу чинь одоо бялуу гэж байна, шийдэм гэж байна, манчуурга гэж байна. Тий. Гэх мэт борохой бэрээ байна, шийдэм тэр хэлсэн. Ялгаанууд нь. Гэхдээ бялуу гэдэг чинь одоо төмөр. За ингээд цох хэсэг нь юм бондгордуу. За зарим нь түрүүчийн анхны зурган дээр тэрийг гаргаад байгаа бялууны төрөл надад байхгүй л дээ. Энэ зурган дээр одоо энэ цэргийн барьж байгаа бялуу шүү дээ. Энэ ийм одоо төгсгөлтэй ч юм уу. Энэ бол ийм гурвалжин, дөрвөлжин, конус хэлбэртэй. Хамгийн гол нь ингээд очиод цохоход одоо нэлийн тийм хохирол учруулах ийм зорилттой. Тэгээд модны үзүүрт энэ төмрөө хийчихлээр шийдэн болчдөг. Тэгээд бүр эсвэл одоо нөгөө бард магна кинон дээр гарч ирээд цогтөг биш үү? Тэр чинь нөгөө тал нь жоохон том үзүүртэй модог бас шийдэм гэж мун юм шүү. Мунч гэж хэлж болно тий. Тэгж ярьдаг. Нэг гараар одоо энэ хоёр гараар барьдаг, нэг гараар барьдаг нөгөө юуныхаа шийдэмний хижингээс хамаараа тий. Тэгээд нэг гараар барьдаг ийм жижигхэн богнохны нь бол манчурга гэж нэрлэдэг байсан байгаа. Зүгээр ингээд юу гэх юм шууд ингээд юунд байлдаанд шууд хэрэглэхгүй ч гэсэн ер нь нөгөө юу гэх юм одоо занчих зорилттой бараг ташуур шиг тий тэрийг нь болохоор борохоо.
бүр нарийн мод шиг болоод ирэх юм бол бэрээ. Одоо энэ нөгөө лам нарын дунд ялангуяа нөгөө нэг юу гисгүү лам нар биш үү? Нөгөө хурлын дэгсэхүүлдэг. Тэд нар чинь бэрээ барьж явдаг гэдэг нь нэг тийм нарийн урт хул шиг юм барьж яваад дэг алдсан нөхрийг ингэж цогтөг. Одоо юм байсан байгаа. За тэгээд ташуур бас зэвсэг болно. Ташуур чинь янз төмрөөр ингээд бүгжилсэн ташуур байна тий. Нэгдлийн төмрөөр бүгжилсэн тэрний үйт ташуур гээд за тэгээд ингээд дөрвөлжсэн төгсгөлтэй байвал дөрвөлжин ташуурч гэдэг юм уу гэх мэт. Энийг одоо бас ингээд төмөр бэхлэгээ хийцэн тохоймол ташуурч гэдэг юм уу ийм төрлийн зэвсэг хэрэгэлдэг байсан байна. Одоо яг бодитойгоор олдсон энэ бамбай. Яг бамбай олдод Монгол бамбай. Монгол цэргийн хэрэгжилжсэн бамбай гэж. За. Яагаад энэ бамбай тэр болгон олддгоо гэхээр эндсэндээ энэ чинь нөгөө мөчрөөр сүлжээд хийчдэг. Тэгээ мөчрөөр сүлжээд давхар сүлжээ хийдэг. Тэгэхээр зэрэг энэ бол ямар ч байсан гэсэн одоо мөчрөөр сүлжээд хийчихсэн одоо бамбай бол жишээлбэл элдний цохилтоос хамгаалж болж чадна. Буян шууд сумны нэвтрэх цохилтоос хамгаалахад хэцүү. Тийм учраас заримдаа энэ бамбайны дотор талд нь ширээр хатаасан ширээр ингэж ширэлж хийдэг. Тэгээ голд нь энэ төмөр одоо ийм хамгаалт бэхлэлгээ хийж ингэж зоодог. Ерөнхийдөө нэг иймэрхүү бамбай хэрэгэлдэг байсан байгаа. Тийм учраас энэ дэлхийд даяар нэг Монголын барбекю гэдэг нэг ресторан яваад байгаа үз. Тэр чи ягаад Монголын барбекю гэд нэрлэлсэн гэхлээр нэг ийм домог гэдэг хөхгүй Монгол зэрэг аянд явж хахад шууд бамбайгаа ингээд тавьж байгаа. Одоо тэр бамбайгийн төмөр гэж ойлгоод шүү дээ. Тэр орчин үеийн хүмүүс чинь. Тэгээд энэ дээр ингээд сайхан махаа шарж ичээд тэгээ явцдаг байсан юм а гэдэг. Тэр домогтой. Гэтэл Монгол зэргийн бамбай бол тийм биш. Ийм төмөр биш. Дуугүй ихэнхдээ тийм том биш. Ерөнхийдөө биеийнхээ тодорхой хэсгүүдийг хамгаална. Одоо жишээл Европын рецеродын бамбай чинь бараг л бүтэн хүн хамгаалах. Тэгээд тэрийг өргөмөрн төвөгтэй юм болно да. Ромын цэргийн бамбай бол тэр том байгаад идэгэн тэд нар чинь нөгөө яст мэлхийн жагсаалаа хийхин тулд бамбайгаа ингээд залгаад тэгээд дундуур нь нөгөө жадаа гаргаж ингэж явдаг байсан бол морин цэрэгт бол тийм хүнд бамбайны хэрэг байхгүй. Ийм бамбай хэрэгэлдэг байсан баг. Энэ дээр ингээд оромог байдлаар ингээд энэ чинь нөгөө сүлжигдсэн учраас нөгөө мөчрөө сүлжээ чи ингэж харагдаад байгаа байхгүй. Оромог биш. Нөгөө мөчрөө ингээд сүлжээд цаагуур нь давхар үеийн зөрүүл сүлжээд тэгэхээр бас их л хүчтэй хатгаж ийж нэвт хатгах нь штэ. Тэгээд тэрний цаана шир хатаасан шир наацсан гэж бодчихгүй. Тэгэхээр зэрэг нэлээд хүчтэй хатгаж ийж ийм бамбайг бол нэвт. Нөгөө талаас нь чи хөнгөн бол морин зэрэг авч явахад олддгоо гэдэг нь энэ ингээ байхгүй болчихсон. Яг энэ одоо тэгээд мөчр шир гэдэг чинь удаан хугацаанд хадгалагддаг гэдэг биш л төмөр мөмөрний энтэд үлдсэн бол үлдсэн байдаг байна. Ингэж хадгалагдсан бамбай их хоорол байдаг юм байна лээ. Энүүгээрээ энэ бамбай юу байгаа. Одоо энэ дээр хоёлаа харъя. Энэ бол ерөнхийдөө одоо орчин үед Монголын морин цэрэг нэг иймэрхүү хүмүүс байжээ гэж сэргээсэн байдал нь байна. Ингээд ном, сум энэ сэлбэн цааталтай учраас харагдахгүй морин нэг тийм хүнд морин цэрэг байна. Ялцсан хуйгтай. Энэ хүн бол ийм хөө хуйгтай. Хөө хуйг гэдэг нь нөгөө гинжнүүд ингэж цуваад хамгаалтыг хэлж байгаа. Тэгээд бамбай яг юу бас нэг ширмэл. Тэгээд тэн дээрээ ингээд мэдээж хэрэг янз бүрийн утсаар утсаар булчимэг тавьж хэрэгэлдэг байсан байгаа юм. Тэгээд голдон тэр төмөрдөг заавал байдаг. За хуйг дуулга. За хуйг дуулга руу энэ одоо Японы музейд байгаа Монгол цэргийн хуйг дуулгыг сэргээсэн байдал гэж байна. Энэ Хувлаа хааны үеийн нөгөө Японы аянданд оролцсон цэрэг өмсөжсэн хуйг дуулга тэнд одоо олдод энэ Гинко музейд байдаг үлээ дээ. Тэгээ энийг харахад бол би бол Монгол цэрэг гэхээсээ зөрчид цэрэг байна да гэж харах гэдэг. Яг тэгвэл тэр
юуны Юан улсын судар дээр бол цэргийн дарга нар нь Монгол ханжин нар байсан гэдэг ханжин гэдэг англи дотор чинь зөрчид солонгосууд орно шүү дээ. Тэгээ цэргүүд нь хятад байсан гэж бичиж байгаа. Энэ бол гэхдээ яг ерөнхийдөө одоо ингээд цэргийн хоёуг дуулахыг сэргээсэн байтал. Луун уу дүрслэлтэй. Тийм. Тэгэхээр би харин зөрчид гэж бодоод байгаа нь энэс л тэгж бодоод байгаа юм. Яг одоо олдсон ялцсан хоёуг энэ бас Японууд сэргээсэн. Энэ бол одоо ингээд 3 давхар шир өгөөз. Ийм 3 давхар ширээр ингэж давхар ширж хийсэн яг 3 давхар ширийг нэвт харван хатгах гэдэг бол бас тийм амархан биш. Та нар худаг аваад зүгээр нэг шир ингээд нэвт хатгах гэж үзээрэй. Хатаасан шир бол баргийн юмд цорохгүй шүү дээ. Тэгээ 3 давхар гэхээр энэ тэгсэн мөртөө Европынхнаас давуу талны хөнгөн тэ зэрэгт ачаал өгөхгүй. Энэ бол одоо яг түүхэн олдуурна байхгүй. Би энийг яагаад өнөөдөр энд авчирсан гэхлээр энэ нэг давхар нь харагдаж байгаа. Хоёрынхын давхар. Энүүгээрээ онцлогтой юм байна гэж үзэхэд зүгээр юм байна гэж бодож авчирсан. Энэ одоо бас энэ одоо төмрөөр ингэж тавлаж хийсэн хоёуг дуулганы үлдэгдэл байна. Бас ийм хоёуг дуулга хэрэгж хийж гэсэн үг одоо ингээд ийм зоос шиг ийм төмрийг аваад дөрөв нөхөлж хагаад ингээд товч шиг ингээ хадаад. Тийм товч шиг хадаад явчихсан. Ийм хоёуг дуулга бас одоо хоёуг хэрэгжилж ээжээ гэж. За тэгээ түрүүчийн нөгөө цэргийн хувцсан дээр харуулсан хөө хоёуг бас байна тийм ээ. Энэ одоо Гинкон музейд хадгалагдаж байгаа Монгол цэргийн малгай. Ийм сарвчтай байна тийм. Тийм сарвчтай. Тэгээд энэ дээр бодвол өд өдр байсан баг. Дуулганы орой дээр нь. Тэгээ ингээд энэ чих хүзүүгээ хамгаалдаг ийм хэрэгсэлтэй. Гэхдээ энэ дотор бол тухайн үедээ ширэн хамгаалт юм уу? Зарим тохиолдолд төмөр ялцсан хамгаалт хийдэг. Өөрөөр хэлбэл хүзүүг чинь одоо цавчих гээд үзэхээр зэрэг энэ дээр тулж хамгаалж авах ёстой гэж. Энэ уртлын сарвч бол мэдээж нарнаас хамгаалах. Чи одоо нарнаас хамгаалах уу? Ингээд нүрийн хамрын цавчих гэхээр ингээ хамгаалдаг гэсэн байна. Тийм. Яг нь ер нь тэгээд янз л байсан л да. Тэр чинь тухайн үеийн дархных нь юунаас хамаарна штэ. Яаж хийж байгаагаас. Тэрнээс чи одоогийнх шиг одоо цэрэг бол яг ийм хуцтай байна гэд нэг үйлдвэр дээр хевлээд гаргацсан юм бол байхгүй байхгүй. Чи хэрэг бэлтээ бенчинтэй тэрнээсээ хамарч чи хоёуг дуулга хийлгэн яг тэгвэл хээр тал газар энэ төмөр гэдэг чи өөр үнэтэй шүү. Дараа нь их гүрэн бий болцсны дараа болвол тэнцин хятадын үйлдвэрлэлийн бааз байна, Дундад Азийн үйлдвэрлэлийн бааз байна. Тэндээс бол одоо үнэхээр сайн одоо юу тэр зургийг харч. Аль хоёуг хүнтэй. Энэ хүнд морин цэргийн. Тий. Энэ бас нэг сонирхолтой энэ баг биш. Тий. Одоо чи түрүү сарвчиг шоолоод байсан. Одоо бүр ийм багтай. Энэ бол хүнд морин цэрэг. Тэгээд энэ ялцсан хоёртой бол төмөр ялцсан. Төмөр ялцсан хоёртой. Энэ бол багцаагаар ер нь тэгэл Илхаант улсын төгсгөл хавцаа болов уу гэж би таамагласан. Энд бас юу яаж байгаа мориноос их хамаарч байгаа. Жишээл Монгол морь бол төмөр хоёуг мориндоо зүүгээд өөрөө төмрийг өмсөж суухад бол тэр чинь айгүй их жинтэй болно шүү дээ. Тийм учраас энэ ялцсан төмөр хоёугтай морин цэрэг гэдэг бол голцоо тэгээд нөгөө Дундад Аз, Иран, Персийн одоо морийг бие томтой одоо жин ачаал өндөр ачаал авч чадах морин дээр одоо хэрэгэлдэг байсан гэх юм уу да. Ийм төвхтэй юм байна. Хоёулаа ер нь цаг дуусж байгаа гэх юм бол юуруугаа ч орж амжихгүй нэ. Одоо эмчилгээ домчилгын бэлтгэл сэтгэл зүйн болон биеийн бэлтгэл гээл олон сэдвүүд бас дараагийн сэдвүүд рүү л яг нь ер нь тэгэхээр Монгол ангаах ухаан гэдэг бол бас яг нэг талаас нь цэргийг ангааж байгаа гэдэг утгаараа сонирн боловч бас нэг нэлээд том бие даасан том сэдв болох байх. Тэгэх үү сэдв болох байх. Тэгээд энэ маск буюу баг сони юм байна бас. Зориултын таяр нь юу гэж бодож? Нэг хамгаалах юм эсвэл сэтгэл зүйн нөлөөтэй юм болов? Аль нь л байсан баг.
Одоо жишээлбэл чи энэ амын нэг аймаар хийсэн байгаа үстэй Тийм, тийм. Чи одоо инээлгээд хийж болно шүү дээ. Заавал ингэж урвайлгаж хийдэг нь дайсан бас сүр үзүүлэх зорилготой үед байсан л болов да. Мэдээж гол зорилт бол нүрийн л хамгаалах шүү дээ. Ялангуяа сэлэмний цавчих цохилтоос нүр хамгаалах юм. Энэ дээр анзаарал энд нугастай. Тэгээд энийг буцааж дээш нь татаад хойш өлгөждөг байсан болтой. Ингийн үед бол ингээд өлгөж явжгаад яг байлдаанд орохдоо одоо доош нь буулгаж хамгаалдаг ийм одоо нүүрний халахвчтай баг бол хэд хэд олдсон байдаг л да. Гэхдээ энэ бол дан ганц Монгол цэргийн онцлог биш. Хевчаагууд ингэж хэрэгэлдэг байсан. Одоо энэ казахуудын хийсэн Байбарс султаны тухай кинон дэр Байбарс ч нэг тийм алтан тийм багтай яваад идэх ингээл болгочаал байлдахлахаараа болгочаал. Тэгэхээр зэрэг энэ бол талын нүүдэлчдийн дунд бол бас байсан үзэгдэл гэж зөрчдүүд бас ийм баг хэрэгэлдэг байсан тухай мэдээлэл юм би. За тэгвэл өнөөдрийн дугаарыг үүгээр өндөрлөө. Тэгээд дараагийн сэдвүүдээр бас Монгол цэргийн онцлог бас бусад бүрдлүүдийн талаар, бэлтгэлүүдийн талаар, ангаах эмчилгээний арга барилын талаар дараагийн нэг дугаартай дахиад нэг ярилцъя. За баярлалаа үзэгчдээ. За